За сайн байцгаана өрхөн үзэгчдээ та бүхэнд энэ орой мэндийг хүргье. Таны мэдгүй телевиз ардчилсан хүчний холбоотой хамтран үзэгч та бүхэнд бэлтгэн хүргэдэг Монголоо шинжлэх шууд нэвтрүүлгийн маань энэ удаагийн энэ 7 хоногийн дугаар хэлж байна. За өнөөдөр бид хүн бас стратеги ач холбогдлохын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль дөнгөж саяхан батлагдсан. Ингээд энэ хуулийн тухай ярилцахаар энэ хуулийг санаачлагч Монгол Улсын их хурлын гишүүн Давааживын ган хоёр гишүүн. За мөн Дархан улаан аймагт ардчилсан хүчний холбооны зохицуулагч Хөмсөлийн зөвлөлт хорооны гишүүн Гонгорын ган тулгаас хүрэлцэн ирсэн. Ингээд хэд өнөөдөр бас та бүхний өмнө одоо шууд нэвтрүүлгээр бас энэ асуудлаар ярилцахаар бэлдлээ. За ингээд бас та бүхэн манай доогоор мессежээр том төсөлд үндэсний компани давуу ирэхээр ажил үйлчилгээ нийлүүлэх нь одоо таны хувьд зөвөө буруу гэсэн одоо энэ зүйл дээр бас та бүхэн маань саналаа мессежээр илгээж бас бидэнд бас үнэтэй үнээр оруулж энэ бас таны үзлүүд ямар байдгийг гэсэн санаа бодлоо бас илэрхийлж болно гэдгийг нэвтрүүлгийнхээ бас та бүхэнд дуулгахад таатай байна. За ингээд энэ хуулийн төслийг бол мэдээж бас Улсын их хурлын гишүүн Бат хоёр за ер нь одоо ардчилсан Монгол Ардын намын гишүүд бас хамтраад санаачлаад бас хоёр ч удаа бас өргөмөр сая батлууллаа. Ингээд энэ талаар хэлж ярья. Тийм. За энэ стратегийн ач холбогдлохын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль ер нь бол аль оронд байдаг л да. Тийм. Гадаадын хөрөнгө оруулалт гэж одоо байнга ярьдаг ч гэсэн хөрөнгө оруулалтын тухайн улсад эсвэл тухайн улсын иргэд аж ахуйн нэгжид ашиггүй бол одоо заавал тэр хөрөнгө оруулалтаар оруулалтыг оруулна гэх ингээд зүтгээд яхаа ямар учиртай юм гэдэг нэгдүгээр асуудал байдаг. Хоёрдугаарт альва бие даасан үндэстэнд бол бас мөнгнөөс илүү орлогоос илүү үнцэнтэй юм гэж байгаа л та. Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал. Тэгээд энэ үндэсний аюулгүй байдлыг хангахад нөлөөлөх салбаруудаа стратегийн ач холбогдлохын салбар гэж ингэж тодорхойлсон. Тэгээд 8-9 салбар байсан. Тэгээд сая яг хэлцүүлгийн явцад 3 салбар дээр тогтлоо. Стратегийн ач холбогдлохын салбараа бол нэгдүгээрт эрдэс байдлын салбар, хоёрт нь мэдээлэл, хэвлэл мэдээлэл харилцаа холбооны салбар, гуравт нь бол банкны салбар гэсэн ийм байдлаар тогтлоо гэж ингэж хэлэх байна. Тэгээд эдгээр салбаруудад хөрөнгө оруулалт хийхэд бол ер нь бол тэрийн зөвшөөрлийн систем, тэр засгийн зөвшөөрлийн системийг бол оруулж байгаа юм. Тэгээд зөвшөөрлөл бол бас 3 янзын. Нэгдүгээр нь бол ер нь Монгол улсын ямар ч аж ахуйн нэгжид, ямар ч салбарт заавал стратегийн ач холбогдлохын салбар гэлгүйгээр гадны орны засгийн газрын хөрөнгө оруулалттай эсвэл засгийн газрын одоо 100% хөрөнгө одоо төрийн өмч гэж ярьдаг та. Аль нэг орны төрийн өмчийн компани эсвэл олон улсын байгууллагын хөрөнгө оруулалттай ийм аж ахуйн нэгжүүд Монгол улсад хөрөнгө оруулсан тохиолдолд заавч зөвшөөрөл авчээ. Нэг хөвч байсан зөвшөөрөл авчаа гэдэг. Ийм одоо асуудлыг бол ийм зүйлийг бол хуульчилсан байгаа. Тэгээ энэ нь бол угаасаа дэлхийн нийтийн жишээ. Төрийн хөрөнгө оруулалт альва оронд ингээд орохороо бол цаана дандаа улс төрийн асуудал, том маргааны асуудал дагуулдаг. Ийм учраас ингэж оруулсан гэж хэлэх юм. Дараагийн одоо 2 зүйл нь бол за сайн ярьдаг 3 салбар стратегийн ач холбогдлохын салбар гэж тодорхойлсон. Энэ 3 салбарт эрдэс баялаг, хэвлэл мэдээлэл харилцаа холбоо, банкны салбарт бол 3.1 буюу одоо үйл ажиллагаа хийж байгаа аж ахуйн нэгжийн 3.1 буюу түүнээс дээш хувийн хувь хувьцааг эзэмсэн тохиолдолд заавал засгийн газраас зөвшөөрөл аваа гэдэг. За дараа нь бол стратегийн ач холбогдлохын салбартаа 49%. Тэгээд 100 тэр 49%-аас дээш салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид 49%-аас дээш. Тэгээд 100 тэрбумаас дээш хөрөнгө оруулалттай бол бас давхар нөхцөл болгож засгийн газар тэр зөвшөөрөх хэсгээ улсын их хурлд оруулж шийдвэрлэнэ л гэсэн ийм одоо асуудлыг хуульчлаа. Ийм стратегийн ач холбогдлохын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулалтыг ингэж зохицууллаа л гэж юм зөвшөөрлөөр зохицууллаа гэж ингэж үзэж байна. Энэ хүн бол Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад бол зайлшгүй чухал салбарууд болох нь ойлгомжтой юм аа л гэж ингэж хэлэх байна. Яг стратеги ач холбогдлохын салбарын хаяг тодтогж яг
ийм имийг стратегийн ач холбогдолтой салбар гэж авч үзнэ гэж хуулиндаа яаж тусгаж гисэн. Тэгэхээр тийм эхлээд тодорхойлт байгаа л да. Стратегийн ач холбогдолтой салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийг бол за хөрөнгө оруулалтын тухайд гадаадын дотоодын гэж ялгаж үзнэ. Тэгээд гадаадын хөрөнгө оруулалтын тухайд бол ингэж үзнэ. Стратегийн ач холбогдолтой салбар гэж Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримталд заасан түүнчлэн энэ хуульд заасан гэдэг. Тэгээ энэ хуулинд бол тэр 5 дугаар зүйлд байгаа бах. Хэвлэл мэдээлэл харилцаа холбооны салбар, эрдэс байлгийн салбар, банкны салбар гэж ингэж заасан байгаа. Энэ хууль ер нь ингээд батлагдчихлаа. Энэ хууль ер нь одоо батлагдахаас өмнө энэ одоо стратеги ач холбогдолтой ордод энэ гадаадын хөрөнгө оруулалтын энэ асуудлууд хөдөө орон нутагт нь бас яаж шийдэх чинь жишээ нь Дархан уулын аймгийн хувьд. За энэ хууль маань бас маш их чухал ажил багталтай бол болсон да. Юу учир юу гэхээр Монгол орны маань эд баялаг ихэнх нь одоо гадныхны одоо хараанд орох тий. Тэрнээс дүүгээрээ улбалаад одоо хөрөнгө оруулалт нэрээр манай дотоодын компанид үндэсний компаниудыг худалдаж авах, уул уурхайн компаниуд худалдаж авах, мөн хөрөнгө оруулалт нэрээр өөрсдийнхөө одоо үйл ажиллагааг явуул Монголын эд баялагыг гадагшин зөөх мөн одоо бараа нийлүүлэлт нэрээр маш олон сая тэрбум долларын хөрөнгө бол гадагшаа урсдаг байсан. Энэ явдлыг бол тарсан зогсоох ийм одоо үндсэн ач холбогдолтой хууль болсон гэж бидхүү үзэж байгаа. За энэ дээр бас хөдөө орн ер нь бол хөдөө орны гэлтгүү Монгол орны одоо бүхэл уул уурхайн салбарт бол 49% буюу одоо 100 сая гээд 100 сая долларын бас босго тавиад өгсөн байгаа юм тий. Ихэнх одоо ордууд маань ашигтай ордууд маань дандаа 100-аас доош сая буюу 80 70 саяар ингээд багаар сүүлийн одоо 2000 оноос хойш үнэлэгдсэн одоо ордуудын үнэлгээ маань дандаа ингээд багаар үнэлэгдсэн байдаг. Тэгэхээр энэ маань юу гэхээр энэ хууль гараад ирэхээр 100 саяас дээш сая доллараас дээш хөрөнгө оруулалтын уул уурхайн асуудлыг зэхслэх болохоор зайлшгүй одоо журмууд гарах хэрэгтэй болж байгаа. Мөн дахин үнэлгээнүүд гарч ирэх болж байгаа. Тэгэхээр энийг одоо биднес засгийн газрын хэмжээнд энийг бол маш сайн найдвартай шинэ журмуудыг гаргаж иж энэ журмаа мөрдөж ажилласны үр дүнд нэлээд олон одоо асуудлууд зэхслэгдэх юм боломжтой болж байгаа. За дархны хувьд бол жишээлх юм бол бид охин бас ярьдаг л да. Дарханд жишээлбэл бол төмөр евро гол гэж байдаг. Энэ бол 50% хөрөнгө оруулалтын компани байдаг. Тэгээ одоо энэ бол сүүлийн 5 жил бол асар их хурцтайгаар түүхий төмний одоо хөдрийг зөөж байгаа. Тэгээ энэ жил Лешим ингээд тэр хятадын хөрөнгө оруулагч нь хөрөнгөд одоо гарах гэж байгаа юм билээ. Нэгдүгээр, хоёрдугаарт ер нь бол энэ хууль одоо хэрэгжижснээс том зарим хэрэгжижснээс хойш бол хүчээр бол энэ 51% Монголын талд одоо шилжих болж байгаа тийм. Ингэсэн одоо нөгөө баялаг гадагшаа урсах мөн одоо өөрсдийнх нь дураар бүх зүйлийг одоо гадагшаа зөөх энэ асуудал маань цэхлэгдэх юм а гэж үзэж байгаа. Тэгээд энэ төмөртэй ордоос гадна маш олон том ордууд байна л да. Жишээлх юм бол одоо хөшөөтийн ордыг одоо жишээлбэл 80 сая тонноор одоо ятсан байх чинь нөөцийн тогтооцсон байх чинь энийг бол дахиж одоо стратеги орд оруулах шаардлагатай нүүрсний маш олон ордуудыг бас ордын юм нөөцүүдийн багаар тогтооцсон юмнууд байгаа. Тэгэхээр энийг бол одоо энэ хуультай холбогдуулаад зэхслэх шаардлага гарч байна гэж үзэж байгаа л да. Гамшигны стратеги орд гэдэг уул уурхайн тал дээр стратеги орд ярихад 15 орд гэж яриад байгаа. Энэ 15 дээр одоо бас нэмэгдэж энэ стратеги орд юм а гэдэг өөр одоо уул уурхайн бас ордыг нэмэх юм болцоо юм өөр орд одоо илрүүлэг орд байдаг юм болов. Ер нь яг 15 гэдэг тогтчихсон байх. Яг стратегийн ач холбогдлын ордод хамруулсан нь бол 15 орд байгаа. Хамруулах шаардлагатай орд гарч ирэх юм бол одоо жишээлбэл Ус нутгийн эдийн засаг нийгэмд нөлөөтэй мөн улс орны эдийн засаг нийгэмд нөлөөтэй гэсэн юм тодорхойлолтой байгаа л да манай ашигт төмөслийн тохиолдолд. Ийм ордуудын тухайд бол засгийн газар стратегийн ач холбогдлын ордод хамруулъя гэдэг өргөн барих ийм хуулийн залттай. Улсын их хурлын гишүүдч бас энэ дээр хуулийн залтад өргөн барих юм боломж байгаа. Тэгээд энэ 4 жилийн хугацаанд чинь засгийн газраас бол стратегийн ач холбогдлын ордод хамруулъя гэсэн тийм хуулийн залтад улсын их хурлд бол өргөн барьсангүй. За тэр нэг улсын их хурлын 27 дугаар тогтоол байгаа. Саяын тэрний ярьдаг 15 ордыг бол хамруулсан байгаа. Ардталтны 38 орд байгаа. Тэр 38 орд бол өнөөдрийн жишээл яригдаад байгаа ордууд бол байгаа л да. Тэгээд тэрийг бол энэ 4 жилийн хугацаанд бол өргөн барьсангүй л гэж ингэж хэлэх бай. Тэгээд яг хөө цаашдаа бол нэгэнтээ эрдэс байлгийн салбар өөрөө стратегийн ач холбогдлын салбарт орчлоо. Тийм учраас дараагийн шинэ улсын их хурлын үед дараагийн шинэ засгийн газрын үед бол
гэн асуудал үргэлжлүүлж явах боломжтой гэж ингэж ойлгож байна. Энэ хууль одоо ингэж батлагдсанаар одоо бол бас манайд гадаадын зөв хөрөнгө оруулалттай уул уурхайн одоо ашиглаж байгаа компаниуд байгаа шүү дээ. Энэ одоо эргэж хөрөнгө оруулалт татна гэсэн үг үү? Тэгэхээр төрийн асуултыг түрүү ганц толгой ярина лээ. Нэг хоёр давхар заалттай асуудал байна. Эхнийх нь стратегийн ашиг хөдөлгөөний салбарт 49% давсан тохиолдолд засгийн газар улсын их хурлд өргөн барь шийдвэр үзүүлнэ гэдэг. За тэгээд нэг 100 тэрбум төгрөг гэж байгаа. Тэр хөрөнгө оруулалтын асуудал та компани үнэлгээ биш хөрөнгө оруулалтын асуудал. Тэр нь бол хоёр дахь дэдэн төсөл. 49% давтсан байгаа тохиолдолд шууд өргөн барина. Тэгээд нөгөө гурван салбарт 100 тэрбум төгрөгнөөс давтсан тохиолдолд өргөн барина л гэсэн хөрөнгө оруулалт. 49% давчаад 100 тэрбумаас бага хөрөнгө оруулалттай байсан ч гэсэн өргөн барина гэсэн ийм одоо тал руугаа хувирч болох тийм давхар үзүүлэлттэй ийм л үзүүлэлт хийж өгсөн л дөө. Нөгөө талаас саяны 3 салбарт чинь ерөөсөө засгийн газрын зөвшөөрлөл юм байгаа шүү дээ. 3-1-ээс илүү тухайн стратегийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн 3-1-ээс илүү хувь гадаадын одоо хөрөнгө оруулагчид хувь эзэмсэн тохиолдолд засгийн газарт мэдвэж заавалж зөвшөөрлөө маа гэсэн ийм заалтыг оруулж өгсөн байна. Энэ хуулийн бас нэгэн одоо гол тулгуур зүйл нь үндэсний аж ахуйн гэж бас нэг нэр томьёол гарч ирж байсан. Тэгээ энэ талаар бас хандлаа байна. Тийм. Энэ хуулийн 4-8 тус чухал заалт орсон л доо. Нэг нь бол стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага аливаа бүтээгдэхүүн ажил үйлчлэгийг худалдаа авахдаа Монгол улсын үндэсний аж ахуйн нэгжид давуу эрх олох ба энэхүү олох журмыг засгийн газар батлана гэсэн ийм чухал заалт орсон. Тэгэхээр одоо энэ манай стратегийн том ордууд дээр хийж байгаа хөрөнгө оруулалтын үр дүнд уцаагаад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх болохоор манай үндэсний компаниуд маань энийг бас нийлүүлэх боломж бүрдэж байгаа. Тэгээд тэгснээрээ бол манай бизнес одоо байгууллага үндэсний компаниуд бас хөл дээр босох боломжтой болно. Дээр нь хөрөнгө оруулалтын тэр үр ашиг нь бол манай Монгол улстай үлдэх энэ одоо маш чухал юм байна. Тэгэхээр энийг бас оруулж өгсөөр энэ хуулийн бас давуу тал болж байна л да. Энэ өсөлтсөн заалт байсан. Тийм яг саяны одоо та бүхэн ярьсан энэ зүйлийг бас оноо үзэгчид бас доор мессежээр тий том төсөлд үндэсний компани давуу ихээр ажил үйлчлэгээ нийлүүлэх нь одоо таны бодлоор зөв буруу юу? Энэ дээр бас одоо яг энэ манай хамгийн том ашиглагч байгаа том төсөл гэж ярих юм бол оюутлага төсөл гэж яриад байна. Оюутлага төсөлд энэ манай үндэсний компаниуд одоо яг энэ давуу ихээр нөхөр нийлүүлж чаддаг юм эсвэл гадаадын бараа одоо компаниуд бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг юм болоо таны хувьд. Энэ ямар байд энэ оюутлага? За энэ үндэсний аж ахуйн гэж тодорхойлтыг бол би нэлээд судалж яж оруулсан. Тэгээд яг бас улсын хурлаар нэлээд маргаан гарсан. Үндэсний аж ахуйн нэгж гэдэг юм бол ерөөс аль ч оронд байдаг л та. Эхлээд одоо гадаадын хөрөнгө оруулагчийг бодхоос илүү тэгээд өөрийнхөө иргэд аж ахуйн нэгж давуу эрх олох хэрэгтэй шүү дээ. Ер нь бол тийм. Тэгээд үндэсний аж ахуйн нэгж гэдэг нь бол Монгол улсын иргэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулсан. Монгол улсад бүртгэлтэй татвараа төлдөг. Тэгээд Монгол улсын иргэн аж ахуйн нэгжийн хувьцааных нь 50-аас дээш хувийг эзэмшдэг аж ахуйн нэгжийг хэлнэ гэчихэд тэгээд стратегийн ажил үйлчлэгээ салбарт бол үндэсний аж ахуйн нэгж бараа ажил үйлчлэгээ давуу эрхийг нийлүүлнэ гэж ингэж баталгаажуулж өгсөн байгаа. Тэгээд энэ журмын бол засгийн газар хийнэ гэдэг. Тэгэхээр та сая хамгийн чухал жишээ татсан оюутлага төсөл дээр одоо шилбэл төмсийн хүртэл гадны аж ахуйн нэгж нийлүүлж явах яах вэ? Оюутлага дээр. Тий. За шилбэл Caterpillar Komatsu гэдэг дэлхийн хэмжээний одоо уул уурхайн тануудах хөрөмжүүлдэг глобал компаниуд байгаа. Тэр компаниуд ерөөсөө Монгол улсын аж ахуйн нэгж дамжуулахгүй шүү дээ. Шууд хоорондоо 90 тонтой яриад нийлүүлнэ. Тэгэхэд бус дорнд бол заавал энэ том төсөл дээр бол шууд ус нөлөөллийг иргэд аж ахуйн нэгжийн орлогыг нэмжүүлэх, иргэдийн амжиргааг дэвшүүлэх нь бол заавал холбож өгдөг. Тэгээд одоо бол тэр том аж ахуйн нэгж гэсэн Монгол улсын үндэсний аж ахуйн нэгж Монгол улсын иргэний хуулийн этгээдийн 50-аас дээш хувь эзэмшдэг 50 буюу түүнээс дээш хувь эзэмшдэг аж ахуйн нэгжтэй хамтарч хэрэгжүүлэх болж байгаа байхгүй. Тэгээ энэ дээр бас хоёр чухал ойлголт байгаа. Нэгдүгээр Монгол улс бол зах зээл багтай. Тийм учраас ер нь бол Монгол улсын аж ахуйн нэгжүүдийн дэлхийн хэмжээний компаниудтай хамтарч дэлхийн зах зээл дээр гарах тэдний менежмент, шинэ технологи маш олон зүйл байна. Нөгөө талаас Монгол улсад орж байгаа ашигын 50% үл ямарч байсан авъя гэдэг ийм ойлголт бол орж ирж байгаа юм л та. Тэгэхээр энэ бол ийм чухал заалт орсон юм аа. Тэгээд энийг бол бас нэлээд судалж иж олон орон бол 20 40 60 гээл ерөөсө
зарим нь бол ерөөсөө маш их нарийн юутай юм биш. Жишээлбэл биднүүд хоёр гиштэй Оросын холбооны улсын жишээлбэл улсын дэсвэр хийгдэж байгаа бараа ажил үйлчлэх нэг хөрөнгө оруулалт гэдэг чинь цэцэрлэг сургууль зам гэдэг. Тэрвэл биднүүд хэзээ шуудалж авах гэж байхгүй. Урд гიშч байхгүй, боломжгүй, Японч боломжгүй. Харин гадныхан бол одоо манай бүтээн байгуулалтын ажилд бол том төслүүд бол их юм хийж байна. Гэхдээ манай аж ахуйн нэгжүүдийн бас хүчин чадал хүрэлцэхгүй байгаа асуудал ч байна. Гэхдээ тэр аж ахуйн нэгжүүд ямар ч байсан Монгол Улсын аж ахуйн нэгж тэвэл Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжтэй 50% хөрөнгө оруулалттай байна шүү л гэдэг ийм асуудлыг тулжиж өгсөн тийм. Тэгээ энэ одоо бас манайхан бол манай Монголын баялаг гадагшаа урсаа дууслаа гэж яриад байгаа л да. Энэ хууль батлагдсанаар бас нэлээд бас зохицуулт хийж өгнө гэж таавал итгэлтэй байгаа. Тэгээ ер нь энэ чинь бас өргөн баригдаад гişүүд дэмжигдээгүй харин энэ South Kobe Sense-ийн асуудал зөвхөгдөөд одоо харин гişүүд бас яг тухайн хамаартай өөрөөр ус гэдэг шиг тий яг ойлгож авах шиг ойлгож дэмжих шиг боллоо шүү дээ. Хоёр хуулийн төсөл өргөн баригдсан. Энэ бат хоёр зандан шитэр сайд энтрийн өргөн барьсны хуулийн төсөл байгаа. Тэгээд тэрний өмнө нь бямл зогтгч бид хоёрын голч өргөн барьсны хуулийн төсөл байгаа. Тэгээд тэр хуулийн төслийг бол улсын их хурлын гишүүд дэмжсэн. Жилийн өмнө хэлцэгсийн дэмжсэн. Тэгээд дараагийн хилцүүлэгч юусоо орж өгдөггүй. Тэгээд ажлын хэсэг байгуулагдсан байгаа л гэдэг ийм байдалтай байсан л да. Тэгээд сая энэ SGSP өмнгийн говийн хэлсийн асуудал бол босч ирсэн. Тэгээд босч ирэхдээ бол гадны орны засгийн газрын хөрөнгө оруулалттай компани 70-аас дээш хувийг авахулж байгаа. Энэ тохиолдолд үнэхээр одоо бүгдээрээ бол за яг тэр орондоо буруу биш. Буруу байхгүй л те. Ер нь бол энэ бол болохгүй юм байна гэдэг байдлаар бол бас улсын их хурлын гишүүд нь санал нийлж бас нэг гайгүй хууль энэ 4 жилийн хуулийн дотор бас гайгүй хууль гаргах шүү даа л гэж бодсон байгаа. Бас хилцүүлгийн явцад одоо янз янзын байр суурь их байна лээ. Тэгээд тангав өгсөн төрийн төвшөөд сонгуул орцсон болохоор бас гайгүй өгч одоо боддгоо шүү дээ. Тэгээд оюутлогын гэрээн дээр бол 50 доллар тогтоодыг гаргаж өгöd 1000 марга дээлээгүй шүү дээ. Ихэн одоо олон хорол дэмжээд яг хурдан явуулах нь ойлгомжтой. Тэгэхээр энэ Африкийн зарим орнуудыг баялагын зөөцсөн ийм загварын гэрээгээр болохгүй нөхдүүд нь 21-р оронд 21-р зуунд гэж ингэж хэлсээр хийсэн. Гэхдээ яг бүтээн байгуулалтын ажлын хэмжээнд яванда 50 доллар улсын их хурлын 50 доллар тогтоол хүчинтэй байгаа. Тэрнийхээ дагуу энэ оюутлогын гэрээг бол бас гэрээнд цохих өөрчлөлтийг оруулах боломж бол нээлттэй хаалх гэж ингэж үзэж байгаа л да. За бид гур бас энэ 5 сарын 17-нд батлагдсан шинэ хуулийн тухай бас товч тэгтээ бас нэлээд бас үзэгчдэд ойлгохдохоор зүйлүүдийг бас ярьлаа гэж бодож байна. Ингээд бас одоо би жоохон хувийн чанартай зүйлээс асуудаг юм гэж бодлоо. Ингээд ган тулгын үед бас Хархуул аймагт гарчсан хүчний холбооны зохицуулагч яриад илдэг үндэсний зөвлөгөөний гишүүн байгаа. 2012-ны сонгуульд бас Хархуул аймагт гарчсан намаас нэг гишгээс яригдж байгаа. Одоо Улаанбаатарт бол одоо солонгосын асуудал гэх юм бол утаа гэж ярьдаг, замын төвчөлөөр ярьдаг. Хархуул аймагт төрөн зүрх ба төмний дунд хамгийн тулгымсан асуудлууд гэвэл ямар асуудлууд байдаг юм бэ? За манай Дархан маань өөрөө залуучуудын үлдсэн хот байх хэвээр ийм хот гэж бүдүүхэн ойлгож явдаг. Гэхдээ сүүлийн одоо бараг 20 жил бол энэ хөгжил маань зогссон. Энэ учир юу гэхээр манай Дархан хот маань одоо үндсэн хуулийн дагуу 92 онд батгдсан үндсэн хуулийн дагуу Дархан уул аймаг болсон. Тэгэхээр Дархан хот маань одоо Дархан сум болсон байхгүй. Тэгээ үүнээс улбаатай одоо бүхэл хууль эрхцэн зохицуулт маань өөрчлөгдөөд одоо Дархан уул аймаг нь засаг захиргаа хийж байгаа ажил Дархан сум нь хийх ажил болцсон тий. Тэр нь бол одоо малын өвчт одоо босод юмд анхаардаг. Тэрнээс гол одоо үйлдвэрч эрхийн бодлого байхгүй болсон хот төлөвийн асуудууд байхгүй болсон. Тэгэхээр ер нь бол хамгийн түрүүнд тулгамж байгаа асуудал бол хот болох асуудал байна. Ингэжээс одоо хотын соёл маань бий болох мөн хотын одоо яг хууль дүрмийн дагуу өөртөө хөгжих юм боломж нэгдүгээр бүрт. Хоёрдугаар одоо ажилгүйд асуудал маш хүнд байгаа. Манай Дархан уул аймагт манай ажилгүйд нэлээд өндөр газар авсан. Үйлдвэрлэлийн гол нэлээд олон социализмд байгуулагдсан үйлдвэрүүд таалгаа барьсан. Барилгын үйлдвэрлэлүүд одоо байхгүй. Манай ч одоо энэ жилээс орон сууцны барилгажуулалтын ажил эхлээ явцсан. Гэтэл тэрийг одоо хангах том нөгөө юуны цементэн одоо бетон нийлүүлэх юм үйлдвэр хүртэл байхгүй ч таахгүй. Тэгээд барилгын материал. Тэгэхээр манай одоо явуулж байгаа компаниуд ийм үйлдвэрүүдээс сэргээх нь шаардлагатай байна. Үүнийг дагаад ажилгүйд ярилна гэсэн ийм юутай байгаа. Бэрхшээл байна л да. Тэгээд ер нь бол бид бүхэн одоо манай би өөрөө Дархан нутаг төрийн ус байгууллагын тэргүүнд ажилладаг юм да. Бид бүхэн манай Дарханы залуучууд уулзаад бид бизнес эрхлэгчид бүхэл төрлийн салбарын ус уулзаад ярихад ер нь бол Дархан хотыг авч явах, чирж явах том үйлдвэр хот байх хэвээр. Энэ бол яг эрдэнэчиг манай Дархан маань гангийн үйлдвэр
бол бүрэн хөгжих боломжтой байна. Тэгээ хажууд нийц баялаг нь байж төмөр замаар дэд үтцсэн байна тий. Тэгэхээр энэ төмөрлөгийн үйлдвэрээ байгуулж явах данханд инженер орчуулагч хийж илаа. Дангийн үйлдвэр маань энийг тий энэ бол Дархан хотыг хөгжүүлэх гол зүйл болсон төвлөрлийг бий болгох ажлын байрыг одоо хэдэн мянгаар нь бий болох гол зүйл маань гангийн үйлдвэр байхгүй. Тэгэхээр энэ гангийн үйлдвэрийг одоо Дарханд яалтаа байгуулж энэ дээр санаа тавьж энийг ажиллах юм бол манай Дархан хот маань өөрөө бусад тэрийг үйлдвэрийг дагсан олон жижиг үйлдвэр байгуулагдаж дарханчууд маань ажилтаа болж ингээд дараагийн хөгжлийн одоо зам гарах юмаа гэсэн юм одоо эрдэмтдчүүд ГОК гэж одоо Монголын соёлын үнэ яриад байгаа шүү. Тэрийгээ дагаад хүмүүсийн амьдрал ажил орлого нэмэгдэж байгаа шүү. Дарханд гангийн үйлдвэр барих юм бол дарханчуудын бас ажил амьдрал эрс орно гэж тий. За ган хуй гишүүний хувьд бас Баян Зүрх төргөөс улсын хурал сонгогдоод Баян Зүрх налах төрг сонгогдоод 4 жил ажиллалаа. Тэгэхээр би танаас ер нь энэ удаагийн манай улсын хурал одоо ингээд завсарлаж байна тийм ээ. Дараагийн удаа хурал сонгогдоход өгч байна. Энэ удаагийн 4 жил, 3 жил хагасан юм хугацаанд энэ удаагийн улсын хурлаар нь та ер нь энэ удаагийн улсын хурлын ажилд ямар дүн тавих хоёр нь хэр ажилласан бэ? За ард түмнийхээ төлөө, улс орныхоо төлөө одоо улсын хурлын гишүүдийн гол үндсэн ажлууд хууль батлах л да. Сая одоо шинэ юм иргэдэд хуулгад батлалаа л ингэж байж. Ерөн зүгээр та хувийн бодлороо ямар дүн тавьмаар байна? Яг энэ бол яг цаг хугацаанд одоо бүх хүмүүс ингээд захирагддаг л да. Тийм учраас бүрэн эрхийн хугацаа энэ удаагийн улсын хурлын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа ингээд дуусч байна. Тэгээд сонгуулийн үгдаад шинэ улсын хурл байгуулагдах баха гэж ингэж бодож байна. Тэгээд хугацааны хамт бол ингээд дуусч байгаа. За улсын хурлаар хууль баталдаг, бодлого баталдаг, төсөв баталдаг, нийгмийн эдийн засгийн үндсэн чиглэл баталдаг гэл олон асуудлууд бий. Тэгээд улсын хурл нь бол бас нэлээд боломж ажилласан гэж ингэж үзэж байгаа. Мэдээж одоо шивл оюутлын гэрээч гэдэг юм уу стратегийн ордуудыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордуудыг хөдөлгөж чадаагүй ч гэдэг юм уу. Нийт бозруулах үйлдвэр бариагүй, барьж чадаагүй улсын их хурл цаасаар шийдвэр гаргасан засгийн газрын одоо тэр шийдвэрийг хэрэгжүүлэх хэрэгтэй цаасан дээр бас эвэрэ байгаа ч гэдэг юм. 5 дугаар цэглэгээ станц бас одоо цаасны төвшөнд тендерын зарлагдал ингээл байж байгаа гэдэг. Иймэрхүү асуудал нэг талаас байгаа. Зөвхөн нөгөө талаасаа бол ер нь бол улсын их хурлын гишүүд, парламентын гишүүдийн болон засгийн газрын үйл ажиллагааг бол олон төмөлд өгнөдөлтэй, сонгогчдод өгнөдөлтэй юм. Тэгээд энэ жил улсын их хурлын болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул болох гэж байна. 6 сарын 28-нд дүнгээ тавиулах нь бол ойлгомжтой болж байна гэж хэлэх байна. Яг зөвхөн ер нь бол олон бодлогын шийдвэрүүд гарсан гэж ингэж хэлэх байна. Тэгээд хэрэгжил талтаа жаахан чухалтай байлаа. гэдгийг хэлэх байна да тийм. За ер нь их хурлын хувьд ингэж ажилласан юм байна. Таны хувьд яг энэ сонгогдсон тойрогтой одоо сонгогдтоо амлалтын хэрэгжсэн бай мөрийн хөтөлбөрийн биелэлтэр нь хэр байна? За ер нь бол яг улсын хурлын үйл ажиллагаатай холбоотой улсын хурлын гишүүний үйл ажиллагаатай холбоотой улсын хурлын хамгийн газраас статистик үзүүлэлт гаргадаг. Тэгээ одоо ажлын хэсэгт орж ажилласан байдал ч гэдэг юм уу улсын хууль санаатлаад батлуулсан асуудал ч гэдэг юм уу за хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих гээд асуулт тавьдаг. Тэгээ энэ үзүүлэлтээр бол 1 2 3 явдаг штэ тийм. Тэгтээ за мэдээж энэ бол үндсэн үүрэг. Би бол өөрөө бизнесийн салбарт байсан учраас зүгээр байж чаддаггүй. Тэгээ нэг айлууд бас хоёр гүйцэтгэлээр ханддаг. Тэгээ нэгдүгээрт малчны хот, хоёрдугаар бас яг залуу үедээ бас Японд боловсрол эзэмсэн болох нэг тиймэрхүү асуудлууд байдаг юм шиг байна. Тэгээ дараагийн нэг үндсэн адил нь бол тойрогт хөрөнгө оруулалт татах асуудал их чухал байдаг. Тэгээ миний хувьд бол өөрөө эдийн засгийн төсвийн чиглэлээр мэргэжиж ажиллаж байгаа. За төсвийн ажлын хэсэг, арс намын бүлгийн ажлын хэсэг, за байнга орон, төсвийн байнга орооны ажлын хэсэг, ахлах ажлын хэсэгт орох гэл үргэлжлэн ингэж ажилласан. Тэгээд энэ үндсэн үүрэг нь бол тойргийнхоо иргэдийн ая тогтой ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд тойргийн хөрөнгө оруулалт бол хамгийн чухал үүрэг тийм. Тийм учраас энэ чиглэлд бол нэлээд идэвхтэй ажиллаа гэж ингэж хэлэх байна. Ер нь бол Монгол улсын одоо нийслэлийн дүүргүүд байгаа. Дүүргүүд дотор хамгийн их хүн амтай. Гэтэ ер нь бол хамгийн их хөрөнгө оруулалт улсын төсвөөс ч болон гадаадын зээл тусламжийн хүрээнд ч гэсэн их хөрөнгө оруулалт хийсэн. Одоо хамгийн сүүлчийн байдлаар яг Ягны сэрлийн сангийн 80 сая долларын налах Баян Зүрх дүүргийн
хооронд дөрвөгнээ хурдны зам гүүр баригддаг. Тэрнтэйг оруулаад Японы засгийн газрын тусламжаар 13 сургууль баригдсан. Тэгээ бүхнийг оруулаад ингэж яхад бол хөрөнгө оруулалт бол нэлээд сайн хийгдсэн гэж л бодож байгаа. Тэгээд бид нөгөө нэр дэвшиг эрхээ авчаад тэгээд нөгөө хийсэн ажлынхаа тайлан хөргүүлэх учиртай. Яг өнөөдрийн улсын их хурлын бол нэгдлийн төлөвшөлт хурлын гишүүдээр ажиллаж байгаа хүмүүст бол тайлангаа нэг удаа хөргүүлнэ гэсэн заалтаа тэр нь ч хөргүүлэхээс ч өөр арга байхгүй. Тэгээ яг ер нь бол ард түмний итгэлийг аваад төрийн түвшээ болно гэдэг бол их сайхан төлөвшөлт. За ер нь бол төр дүүлхэн хамгийн сайн юм хийж чадна. Бусдын төлөө юм хийнэ гэсэн хүмүүс л ярьдаг гэж ингэж ойлгодог л доо. Тэгээд ямар ч байсан хоёргүй сэтгэлээр за төрийн эрх баригдээд байгууллага ард түмэд өргөсөн тангарах гэж байгаа. Улс орны эрх ашиг гэдэг. Тэрний хадлаа бол бас тууштай байж чадсан гэдэг. Тийм учраас одоо намын нэрийн жагсаалтанд орж нуугдлаггүйгээр сонгогчдоор сайхан ажиллаа тайлгнаад очно гэж ингэж бодож байгаа шүү дээ. Энэ удаа 2012 оны сонгуульд эргээд Баян зүрх налах дүргээс нэр дэвшин. Тэг бид бодож байгаа. Тэг бас зөвхөн зарим гишүүдийн хувьд бол одоо хийсэн юмтай хэл хүүхтэй гишүүдтэйг л буцаад тэр дүргтэй тойрогтой очиж бий ойлгодог. Зарим нь бол одоо энэ жил Баян зүрхт сонгогдчих юм бол дараа жил нь өөр дүргт очсон байдаг. Энэ нь бол бас одоо бас нөө юу хэмтэй хийсэн амлалт мөрөг хөтөлбөрөөс одоо биелүүлээг учраас мартчихна гэж ойлгож болохоор юм байна. Та бол буцаад Баян зүрхтэй анжил очих нэ. Тэгэхээр одоо энийг бас хийсэн юмтай хэл хүүхтэй учраас эргээд тэр дүүрэг тойрог 8 оны тухайд бол Арсан намын мөрийн хөтөлбөрийн хүрээндээ л би ч тэгээд нөгөө ер нь бол жаахан одоо юу гэдэг лээ шудраг тэнэг гэдэг лээ тий. Тэрнтэй адилхан яг намынхаа мөрийн хөтөлбөрийн хүрээнд амлалтаа өгсөн. Тэгээд тэдгээр Арсан нам энэ засгийн энэ удаагийн улсын их хурл цөөнхөр ард түмэн сонгосон ч гэсэн хамтарсан засгийн газарт болоод мөрийн хөтөлбөрийнхаа тодорхой юмнуудыг сайн хэрэгжүүлсэн байгаа. Жишээлбэл бэлэн мөнгөний амлалт гэдэг бол үнэхээр л хэцүү байсан. Нөгөөх нь амлсан бид бол хувьцаа амлсан. Хувьцаа бол маш энгийн тийм ойлгомжтой л асуудал. Үндсэн хуульд ашигт болтуул ард түмний өмч одоо төрийн мэдлэлт байна гэж компани байгуулаад хувьцаагаа эзэмшүүлчлээ. Хувьцаагаа зарж болно. Хөрөнгөнд барьцаалж болно. Өөр үеийн үед ноогд ашиг авч болно гэл ингээд шууд хэрэгжүүлж явж байгаа юм асуудал байсан л да. Тийм жишээлх байна. Өнгөрсөн энэ 4 жилийн хугацаанд Архуул аймагт Монгол Ардын нам одоогийн тийм төрөөсөн байгаа тийм. Улсын хурлын гишүүн Сүхбаатар, улсын хурлын гишүүн одоо сайд Аян Гарваа гэсэн одоо хоёр хүн сонгогдсон. Гишүүд маань одоо Архуул аймагт ер нь хэр ажилласан бэ? Өнөөгийн одоо ирсэн Архуул аймгийн энэ төр засаг энэ 4 жилийн хугацаанд та бас сөрөг хүчний хувьд ямар байр суурьас дүгнж харж байна? За хоёр гишүүний хувьд бол мэдээж бас мөрийнхаа хөтөлбөрийн дагуу ажилласан байх гэж үзэж байна. Тэгэхдээ манай Архуул аймгийн ардсан нам бол Дархан хотод маань сүүлийн 10 жилийн засаг үрж байгаа. Энэ үед бол ер нь шудрагаас бол нэлээд алдагдлаа тийм ээ. Одоо хуулийн өмнө тэгш байх алдагджээ. Дээр нь одоо нэг үндсэн үйл заасан хүнийг яасан үстэй. Хүүсээр нь ялгарлахгүй, албан тушаал нь ялгарлахгүй гэдэг энэ байдал нэлээд алдагдчихж байгаа. Тэгээ энд бол бид бүхэн маш их эмзэглэл Дархан аймгийн ардсан нам арсан хүчний холбоос энэ дээр бас дуугаар өгдөг. Би өөрөө бас аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч. Өөрийнхөө хурлууд дээр бол манай Дархан аймагтай холбоотой ард иргэдийн 50 одоо амьдрах нөхцөлийг бүрдүүлж явах хэрэгтэй энэ төр засгийн өдөрж байгаа хүмүүстэй холбоотой энэ асуудлыг дандаа тавьдаг. Одоо жишээ хэлбэл бол одоо манай Дархан хотод Өвд аймагт бол үндэсний асуудал маш хүнд байгаа. Хараа бол манай нэлээд эрчтэйгээр ширгэж байгаа. Хараа бол олны одоо эрг орчмоор 9 карьерууд ажиллаад эхэлсэн. Одоо ямар ч хязгаарлалт юу тэгээд нөө сэлэнгийн нутагт байгаа гэдгээр одоо манай төр засгийн Дархан аймгийнхан бол засаг дарга манайд бол тамга газрын ажил хийдгүү. Дээр нь утааны асуудал маш их бас нэмэгдэх гисэн. Ингээд яриад ивэл бас нэлээд шүүмжлэх зүйлүүд их байгаа. Одоо биднээс юу гэж одоо бодож байна вөхөр ерөөсөө бид энэ 2012 онд Дархны ард нэг зөв сонголт хийгээд бид бүхэн маань Дархан аймгийн ардсан нам маань засаг авах тохиолдолд одоо бид бүхэн энэ бүгдийг бол зэгцэлнэ, шийдвэрлэнэ, ард олонныхоо төлөө зүтгэдэг ийм л өөрсдөө зүтгэн хийнэ гэсэн амласан зүйлээ бүгдийг хийж гүйцэтгэнэ гэсэн ийм л одоо зорилготой байгаа та. За эргээд одоо бас энэ хуулийн тухай ярих хэрэгтэй болж би бас түрүү дутуу асуусан юм шиг байна. Одоо энд ингэж заасан байгаа л да. Үндэсний аж ахуйн нэгж Монгол улсын иргэн хуулийн этгээд үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан дотор болон бус татвар төлөгч Монгол улсын иргэн аж ахуйн нэгж хувьцааных нь 50-аас дээш үеийг эзэмшдэг аж ахуйн нэгжийг хэлнэ гэж тийм.
Тий. Энийг бас та дэлгэрүүлээд танилцуулаад. Тий. Яг үндэсний аж ахуйн нэгж гэдэг нь бол ерөөс үндэсний гэдэг юм чинь бол тухайн улсын иргэн гэдэг үгнээс л гаралтай. Тэгээд Монгол улсын иргэн байгуулсан байна. Монгол тэгээд байгуулсан аж ахуйн нэгж нь бол Монгол улстай бүртгэлтэй байна. Мэдээж Монгол улстай татвар төлдөг байна. Тэгээд Монгол улсын иргэн Монгол улсын одоо 100% хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжийн 50-аас дээшгүй хувь эзэмшдэг. 50-аас доошгүй хувь эзэмшдэг тэр аж ахуйн нэгжийг үндэсний аж ахуйн нэгж гэнэ л. Тэгэл том төслүүдэд бол одоо юу гэдэг гурвал бодаа эзэмшихээр одоо төмс үндэснээс ахуулаад хэрэгцээтэй зүйлийг нь Монгол улсын үндэсний аж ахуйн нэгж давуу ирэхээр нийлүүлэх. Энэ асуудлыг бол гаргаж өгч байгаа. Ер нь үндэсний аж ахуйн нэгж гэж байнга л ярьдаг байсан. Тэгтээ тодорхойлолт байхгүй байсан. Яг үндэсний аж ахуйн нэгж ерөөсөө байхгүй байсан. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулинд бол аж ахуйн нэгжтэй холбоотой нэг тодорхойлолт байгаа. Тэр нь бол гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 25% буюу түүнээс дээш хөрөнгө оруулалттай байх юм бол гадаадын хөрөнгө оруулалт гэж аж ахуйн нэгж хэлнэ гэдэг. Тэгэнгүүт нь нөгөө талаас нь бид нар Монгол улсын үндэсний аж ахуйн нэгж гэж юу хэлэх вэ гэдгийг бол нэлээд судалгаанд дараа үндэслэгдэж байгаа л ингэж хийсэн байгаа тийм учраас одоо гадаадын хөрөнгө оруулагчид бас Монгол хүмүүс ажилтдаг байх хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүд тийм 100% хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжид шилжил гэтэр пэлэрл гэж ярьдаг, лип хийрл гэж ярьдаг. За тэгэл одоо ханкук дугуй энэ төр гэж байдаг тийм ээ. Тэгээд тэр аж ахуйн нэгжүүд бол оюутлогоо төсөл тэр бүтээгдэхүүнээ нийлүүлнэ гэх юм бол Монгол улсын иргэн Монгол улсын хуулийн этгээтэй аж ахуйн нэгж байгуулад тэгээд нийлүүлэх нь зүйтэй байна. Тэгээд энэ журмыг л утгагүй засгийн газар одоо гаргана гэж ойлгож байгаа. Тэгээд ингэснээр бол Монгол улсын аж ахуйн нэгжүүд гадаадын хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах. За татвараас гадна нөгөө хөрөнгө оруулсан хэмжээ нь 50% учраас ноогдол ашигын 50% бас Монголд үлдэх, Монгол иргэдийн амжиргаанд үлдэх, Монголын эдийн засгт үлдэх ийм боломжууд гарч ирж байгаа. Энэ бол хаанч л байдаг зүйл. Инкээс үр аргагүй л дээ. Энэ хөл одоо батлагдсан учраас одоо батлагдсан цагаас ахвал мөрдөгдөл хүчин төгөлдөр үйлчлэл явна. Тий, хууль батлагдаад өнөөдөр батлагдлаа. Тэгээд төрийн мэдээлэлээр 5 хоногийн дотор гардгийг. Зөв. Тэгээд гас өдрөөс хүчтэй үйлчлэл явчихдаг. Зөвшөөрөл авах хэлцлүүд гэдэг ингээд заалт байгаа. Тэгээ 6 дугаар зүйлд нь. Тэгэхээр яг хавар энэ хөрөнгө оруулалт хэлбэрээр хөрөнгө оруулах мөн одоо хувь хувьцаа худалдаж авах нь үйл ажиллагаагаа явуулах Монгол улсад тийм үйл ажиллагаа явуулах үед нь зөвшөөрөл авах хэд хэдэн хэлцлүүд байгаа юм л да. Тэгэхээр энэ хэлцлүүдийг хийх тохиолдолд зөвшөөрөл авнаа засгийн газраас гэсэн ийм заалт орсон тийм шүү дээ. Гадаадын хөрөнгө 6 дугаар зүйлдээ заасан байгаа. Нэг 5 зүйл 7 зүйлийн заалт байв л да. Жишээлх юм бол одоо стратеги ашиг бүхэл салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж компани хувьцааны 3.1 буюу түүнээс дээш хувийг олж авахтаа бол олж авах хэлцэл хийх юм бол зөвшөөрөл авнаа гэж байгаа юм. За мөн стратеги ач холбогдох салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гүйцэтгэх удирдах байгууллага дангаараа буюу шийдвэр гаргах төвшөнд нь өөрчлөлт нөлөөлөхөр хэмжээнд очих ийм хэлцэл хийх юм бол бас энэ бол зөвшөөрөл авах хэлцэл болж байгаа. За мөн олон улсын уул уурхайн түүхэд бүтээгдэхүүн зах зээлийн арилжаанд нөлөөлөхөр хэмжээнд худалдаа авахч юм бол борлуулагч юм монопол тогтоох байх юм бол бас мөн тогтоохоор ийм хэлцэл байх бол бас зөвшөөрөл авах гэж байгаа. За мөн стратеги ач холбогдол бүхэл салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүлэх компани эзэмшигт хувьцааны хэмжээ нь буурах үр дагавартай ийм гэрээ байх юм бол бас хэлцэл ийм хэлцэл байх юм бол бас зөвшөөрөл авна гэсэн нэг 6 төрлийн зөвшөөрөл авах юм хэлцэл заасан байна. Тэгэхээр энэ бол маш их чухал юм уу та. Энэ дээр бас та хууль боловсруулсан үед эхний тэр сайн хандлагын зүйл дээр бас нэг тайлбар хийлээ. Энэ нөгөө аливаа байгууллага аж ахуйн гэж нэг шийдвэр гаргах бүтэц байдаг. Тэр бүтцийн хувьд бид нөө стратеги ашиг хөдөлгөөний салбартаа 3 төрлийн хязгаарлалт хийсэн. Нэг нь гадаадын засгийн газар төрийн өмчийн одоо орц цотой эсвэл төрийн өмчийн аж ахуйн нэгж хөрөнгө оруулалт хийвэл зөвшөөрөл авах гэдэг. Нөгөөх нь бүх одоо гадны хөрөнгө оруулагч бол манай стратегийн ашиг хөдөлгөөний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн 3.1-ээс дээш авах гэдэг. Тэгээд 49% 100 тэрбум гэдэг байгаа. Тэгээд энэ тохиолдолд тохиолдол бүрт нь хэлцлүүдийг бол ангилж өгсөн юм. Тийм. Одоо шилбэл давуу их монопол байдалтай болох бол яах юм? Ер нь бол жишээлбэл зүгээр 3.1-ээс бага одоо тухайн стратегийн ажил хөдөлгөөний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн 3.1-ээс бага хувь
эзэмшдэг мөртлөөсөө удирдлагт нь жишээлбэл нөгөө гадны хөрөнгө оруулагчаас их орцсон байж болно. Тийм өдөр шийдвэр гаргах бүтэц гэдэг бас их чухал та. Тийм учраас энэ хөрөнгө оруулалтын зохицуултын асуудал нь бол удирдлагтаа бас тэр хിവэрээ тусан шүү гэдэг ойлголтуудыг оруулж өгсөн. За ер нь бол манай компани тухай хуулинд биелдэг их хэмжээний хэлэлцэл, зорилгын чиршилтэй хэлэлцэр гэдэг. Энэ бүхнүүдийг бол бас тухайн зохицуулт бүр дээр нь оруулж өгсөн ийм л онцлогтой хууль та. Стратегийн одоо ажил үйлдвэрийн салбар гэдэг эрдэс баялаг, банк санхүү, мэдээлэл харилцаа холбоо гэдэг гурван салбарыг нэрвэжлээ шүү дээ. Энэ салбар өшөө өөр одоо салбаруудыг мөн стратегийн холбогдолтой салбар гэж үзэхгүй байна гэж ойлгох уу? Ямар ч үсэн энэ гурван салбарыг хамруулчлаа. Тэгээд өшөө салбарыг хамруулах шаардлагатай гэх юм бол засгийн газар улсын хурд өргөн мэдүүлнэ гэдэг. Жишээлбэл өнөөдөр янз бүрийн салбар байж болно л доо засвар гэдэг бодис жишээлбэл ураны салбар гэж байж болно. Гэхдээ тусгай зохицуулалттай, тусгай орон хуультай байгаа. Хүнсний аюулгүй байдал гэж ярьдаг. Энэ бол ерөөсөө сайн стандарт, тэгээ сайн стандартыг хэрэгжүүлэх юм бол явцдаг тусгай зохицуулалттай. За усны болон цэвэр бохирдсны асуудал яригдчихсэн. Энэ бүхэн бас өөрөө нарийнчилсан хуультай байгаа. Тэгэхээр тусгайлсан зохицуулалттай хууль одоо стратегийн ашиг бүгдэлтэй салбарыг заавал оруулах шаардлагагүй маа гэж ингэж л утсан байгаа тийм. За одоо хандлагын бас өөр зүйлийг тусаад хаул аймагаас ирж зочноор оролцож байгаа. Бас өөр одоо миний асуугааг үлдсэн зүйлээр бас үзэгчдэд ярьж болно. Бас та бүхэн маань бас доор гарч байгаа саналаар бас мессеж илгээж манай нэвтрүүлэгт бас үнэтэй үнээр оруулаарай. Том төсөлд үндэсний компани 90% дээр. Тэ даваа ихээр ажил үйлчлэгээ нийлүүлэх нь одоо таны хувьд зөв буруу энийг бас бид нар бас нэвтрүүлгийн дундуур бас тайлбарлаж хэлсэн байгаа. За ер нь бол энэ хуультай бас холбоотой энэ хуулиас өмнө бас батлагдсан 2012 оны батлагдсан нийтийн ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль батлагдсан одоо 5 сарын 1-ээс мөрдөж байгаа. За энэ хууль маань бас энэтэйгээ холбоотой явал маш их ашиг тогтолтой байхгүй. Энэ одоо ямар замаар энэ одоогийн хөв өмч бай бүс компаниудын хөрөнгө оруулж шít. Одоо ялангуяа дотоодын гадаадын шүүс дотоодын хөрөнгө оруулагч нар өөрсдөө хувь цагаа аваад дээшлүүлээд инглихэд ашиг сонирхлын зөрчил маань ямар түвшинд явж байна. Тэ шийдвэр гаргах төвчний хүмүүс маань яаж оролцсон гэдэг асуудал маань манай Монгол улсад бол нэлээх хүндэрсэн асуудал байгаа шүү дээ. Бүгд ихэнх нь одоо ашиг сонирхлын зөрчилтэй байна. Тэ өөрсдөө юм хувийн бүс компанитай байна. Уул уурхайн салбарт одоо тэргүүлэх чиглэлүүд ажиллаж байна гэх тээ. Тэгэхээр энэ ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг энэ хуультай зэрэгцүүлээд явах юм бол бид бүхэн одоо ашиг тултандаа гадаад одоо эд байлгаа гадаад алдах тийм газар нутгийнхаа энэ бүрэн бүтэн байдал нөлөөлж байгаа энэ бүх нөлөөдүүд манаас тодорхой хэмжээгээр бас шийдэгдэх юм болцоо бүрдэж байгаа. Тэгэхээр сүүлийн гарсан энэ хоёр хуулийг бол миний хувьд бол бас таатаа хүлээж авч байгаа. Ийм хуулиудыг бол аль эрт дээрүүд гаргаад биднес энэ Монгол орны өнөөгийн байгаа энэ хүндэрсэн нөхцөлд хүрэхээргүй юм нөхцөл байдал үүсэх байсан юм аа. Тэгэхээр одоо бас гавыг гишүүндээ ч гэсэн бас баялж энэ чухал хуулиудыг одоо санаачлаад энд өөрийн гар бие оролцоод ингэ явсанд нь бас талархаж явдаг хэлий. Тэгэхээр дараагийн одоо гарсан төрийн төсөлд маань ч гэсэн ийм чухал Монгол орныхаа эрхшийг нэг тавьсан ийм хуулиудыг одоо санаачилж үүнийг хэрэгжүүлж засгийн газараа шахаж улсын хурл маань одоо яг өөрийнхөө стандарт үүргээ биелүүлж явах ийм л одоо шаардлагатай байна гэж бодож явдсан шүү дээ. Одоо энэ гадаадын хөрөнгө оруулалтын компаниуд бол яг энэ хуулиар ингээд зохицуулагдаад явах нэ. Тэгж одоо улсын төсвөр одоо хайгуулын ажил хийгдсэн. Одоо Монголын одоо бас стратеги 15 орд 100% Монголын компаниуд эзэмшиж байгаа орд байгаа шүү дээ. Жишээ нь маркет гэх юм. Энэ ордуудад ямар нэгэн зохицуулалт хийх үү? Ингээл хувийн компаниуд нь цаашдаа байнга эзэмшээл Монголын одоо ард түмний баялаг гэх юм тийм. Дангаараа хувийн компани эзэмшээд л яваад цааш яваад ах хоёр. За энэ бол уг нь бол хуулийн зохицуулалттай ашигт насны тухай хууль ингээд зохицуулсан байгаа. Тэгээ дэлхийн нийтийн жишгч байгаа. Жишээлбэл за ашигт газрын хөвлийн баялаг ард түмний өмчөө гэдэг ингээд байж байна. Тэгээд зөвлөндөө бол тэгээ заасан байна. Тэгээд тэрийг ирж хайх асуудлыг нэг бол хувийн компани ирж хайдаг, ирж хайж олдог, нөөцийн тогтоодог. Нэг бол улсын төсвийн хөрөнгөөр одоо хайгуулыг ирж хайж олдог. За тэгээд ард түмний өмч байгаад улсын төсвийн хөрөнгөөр хайцсан тохиолдолд бол хайгаа нөөцийн тогтоосон тохиолдолд 100% Монголын төр шийдэх ёстой. Хувийн хөвчлийн хөрөнгөөр эрүүл хайгуул хийж нөөцийн тогтоосон тохиолдолд тэр аж ахуй нэгжид ашиглах эрхэл нэгдэг ёстой. За хэдэн хувь эзэмших үү яах вэ гэдгээ бол яг цэвэр эдийн засгийн тооцоон дээр ярьж байгаа шийдэх ёстой юм асуудал та. Тэгэхээр манай стратегийн 15 орд чинь оюутлогоор хувийн хөвчлийн хөрөнгөөр
эрэл хайгуул гэж нөөсөн тогтоогдсон орд байгаа. Бусд нь бол бүгдөө 14 орд байгаа. 14 ордын орд нь бол бүгдөө улсын эсрэг хөрөнгөөр хайгуул гэсэн. Тэгсэн чинь манайд бол ерөөсөө гажиг стандарт тогтсон. Гажиг логер юм да. Улсын эсрэг хөрөнгөөр хайгуул гэдэг нөөцөнд тогтоосон ордыг мэдээлэлд байсан, ойрхон байсан хүмүүс албан тушаалтай улсууд аваад өөрийн компани зарчдаг. Тэгээ би мэдхгүй гэж суучдаг. Жишээл 5-7 гол тэр нэг жишгэлт. Тэр бол жишээлбэл одоо тэрийг лицензийн энэ нүнээс судалж аваад нийт нөөцийнх нь одоо 20%-аар сайхан Монгол сод ингэж компанид олгох шүүрүүл хууль зөрчсөн засгийн газар хууль зөрчсөн ерөнхий сайдлын дээр одоо хариуцлах хүлээх ёстой шүү дээ. Энэ хүлээх зүйтэй гэж бодож байгаа. Арц намын бүлгээс энэ чиглэлд ажлын хэсгээрээ тэрийг би бас одоо спортник хийж ахалж ажилласан. Ер нь бол хууль зөрчсөн байна. Энийг бол одоо их шудрах шийдэх хэрэгтэй, ил тод шийдэх хэрэгтэй. За нэг зардал гаргасан байвал тэрийг хэд хэд нуглаад өгч. Тэрнээс одоо юу гэдэг сая доллар гаргасан байхад бол 4 долларын ашигч юм уу тэгээд өгчөж болохгүй шүү дээ. Тэгээд зардал гаргасан тохиол сая доллар тий. За нөгөө талаас тэр 14 ордын 8 ордын бас л аж ахуйн нэгжүүд ингээд лицензийг авцсан ямар нэгэн байдлаар авцсан байгаа. Тэгээд ер нь бол стратегийн ордуудаас нэг хоёр төрлийн орлого л одоо төрд орж байна л доо. Төр тухайн стратегийн ордонд хувь эзэмшиж яхад татвараар эхлээд орлого ордог. Тэгээд татвар төрснөө дараа төр хувь эзэмшиж бол ногдол ашгаар авдаг юм л асуудал. Тэгээд энэ стратегийн ордоос Монголын төр эсвэл Монголын талд орж байгаа тэр орлогыг ингээд тооцоод үзэхээр $100 орно гэж үзэх юм бол татвараар нэг $70 орчим доллар нь үлдсэн ногдол ашгаар хичээл $30 орчим доллар нь орох. Тэгээ энэ дээр бол Арц намын өөрийнх нь гаргаад тавьсан бодлого байна. Ерөөсөө энэ стратегийн ачаал хөдөлгөөний ордуудынхаа төрийн эзэмшлийн хувийг ард түмэд эзэмшүүлж. Ард түмний хавцаа хэлбэрээр эзэмшүүлж. Ордоо ашиглаад ингээд ногдол ашиг аваад өдөр хавцаагаа барьцаалдаг байг дааврын хавцаа эзэмшүүлж. Тэгтэл одоо ингээд дундуур нь хүмүүс орчхоор тий жишээл 5-7 дээр бол 20% ард түмэнд хавцаагаар тарааж аваад 20% 5-6хан гэр бүл авсан байл яг мэдвэл ийм асуудал болчиход байна шүү. Тийм учраас ерөөсөө одоо Монгол улсын тухайд эцэгчгүй юу гэдэг замдаар ирсэн. Тэгээ энэ тохиолдолд энэ ашигт малтмалын салбарт сонирхлын зөрчилтэй ашиг сонирхлын зөрчилтэй төр ганцлагын хэлдэг ийм хүмүүсүүд одоо төр ирэх байгууллага улсын их хурлд бол сэргүүл юм шиг санагдаад байхгүй юу. Тодорхой байгаад байна. Хадаа жинхэнэ ашиг дөнгөж тавьчихдаг. Тэгээд яг хав авилгын эсрэг хууль батлагдаад хөрөнгө оруулалтын мэдүүлгүүд сайн тал бий. Гэхдээ ч одоо юу гэдэг авгаа хөөхд одоо найз нөхдөд янз янзын хүмүүс дээр лиценз хөрөнгө байршуулчихдаг. Тэгээд тэрийг бас ил тод өргөн мэдүүлжээ. Тэгээд өөрөө тэр олсон орлогынхоо одоо өгсвэрийг тайлбарлаж чадахгүй таавал асуудалтай шүү. Тэ одоо хуулийн хариулах хүлээн шүү гэд ингээд хуульчилсан. Тэгээ энэ 5 сарын 1-ээс хэрэгжиж эхэлж байгаа. Тэгээ энэ хууль хэрэгжээд явхад мөн авилгын эсрэг хууль хэрэгжиж явхад манай Арц намын мөрийн хөтөлбөрт нэг хэсэгтээ юу нь бол авилгал өгснээ нь бол юу нь хариулах тооцоо болиул яасан. Авилгал авсантай л хариулах тооцоо. Тэр нь бол бүгдөө л одоо тэр авсан хоёул хариулт тооцох ийм залтыг бол оруулсан байгаа шүү дээ. Тэгээд энэ стратегийн ачаал хөдөлгөөний стратегийн ачаал хөдөлгөөний ордууд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн тохиолдолд 51-ээс дээш хувийн нь Монголын төр эзэмшнэ. Тэгээд ард түмэд хувьцаа эзэмшүүлнэ. Ард түмэн чинь өөрөөр энэ баялаг газар широонд эзэн байх хэрэгтэй. Тэгээд үнэхээр эзэн байгаад ногдол ашиг хувь хүртээд ирэхээр бол тэн тавих хяналт сайжрах. Тэгээд ил тод нөгөө хариуцлагатай уулуурхай хөгжиж байгаа нөгөө Канад шиг нөгөө Австрали улс шиг болох ёстой байхгүй. Тийм учраас бид нөгөө буруу хөгжсөн бас алдчихсан тийм орнуудын замаар орохгүй байх бүрэн боломж байна л да. 21-р зуунд бол ингэж л харж байгаа тийм. Зарим хүмүүс бол одоо манай хадрын баялагийг гадаад руу тавиад туучаад тэр одоо Африк орнуудын замаар орчлоо гэж яриад байгаа шүү дээ. Одоо яг энэ таны хувьд хэрэг орчуу эсвэл яг энийг таслан зогсоох боломж өнөөдрийн үед байна уу? За ерөнхийдөө бид өхөн удаж ин л да ер нь бол энэ нэлээд хатгаалцсан байгаа. Одоо жишээлх юм манай давхны бод өрөө гол өдрийн уурхаа байгаа. За энэ уурхаа
дээр бид хүн оцтол өдөрт 3 игний зам дээр 120 байгаа дүүрэн хөдөлтөд зогсож байгаа байхгүй. Өдөрт 120 байгаа нэг нь 60 тонн гэдэг үзээр хэд болох вэ те. Ингээд энэ 3 игний чинь өдөртөө заримдаа 2 нь явдаг гэж, заримдаа 3 явдаг гэж байгаа. Нэг энэ жилээс тийм бас гэж. Тэрний өмнөх жилийг байх юм бол ерөөсөө өдөр шөнөгүй зөөдөг гэсэн гэж. 3 бэн тэр 3 ч юм уу 5 ч юм уу 10 ч юм уу бүү мэд. Ерөөсөө богоо ирэл бол дүүрэг яваад байдаг гэсэн гэж байгаа. Тэгэхээр энэ бол асар их одоо баялаг мань гадагшаа уурч тийм. Эндээс юу биднээс одоо түрэнгаа бишний хэлдэг шиг зөвхөн одоо нэг жоохон татвар тэгээд наагдлаа шиг гэж байхгүй хувийн компани чинь тийм. Ингээд одоо бол тэр одоо хувь эзэмшиж байгаа тэр хятадын компани хүмүүс бол өөрсдөө хашиг орлогоо олоод ороосын хөрөнгө оруулалтаа оруулчихэд энэ жилээс одоо болох чинь гэж байгаа байхгүй. Тэгэхээр асар их одоо хөрөнгө бол гадагшаа явж байна. Одоо эцэс баялаг хэлбэрээр болж байна, нүүрс явж байна тий. Алт явж байна. Тэгээд нуугдмал хэлбэр одоо хичнээн алт эзнес яаж гарч байгаа бид хүмүүс одоо хяналт тэр болон авах чадахгүй байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо төр засаг маань яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгээд энэ одоо сайн хуулиуд гараад байна тий. Гэтэл эн чинь бас шүүхэн шимтгэлтэй аюул чухал холбоотой байх хэрэгтэй байхгүй. Биднээс одоо энэ дээр хариуцлага тооцох хэрэгтэй тий. Энэ хоригдсан заалтын дагуу энийг ингэж шийдэх хэрэгтэй гэдэг. Гэтэл тэрийг бол нөгөө шүүх маань яг одоо хуулийн дагуу тэрийг шийтгэдэг, хариуцлага тооцдог. Одоо цагдаа хүчний юунууд цагдаа юун маань өөрсдөө одоо гол үнийг ол тогтоох тэгээ прокурорын байгууллагын тэрэн дээр хууль хэрэгжиж нүг үеүүд нь хяналт тавих гэдэг. Энэ одоо хуулийн салбарт бол эрс шинжилттэй хийх бол үнэхээр цаг нь болцсон байгаа. Тэгээ яг тодорхой хэмжээгээр одоо бас хийж байгаа боловч энэ манаас арай тийм биднээсээ сансан одоо биднээсээ одоо үдж байгаа хэмжээд хүрэхгүй байгаа. Тэгэхээр одоо шүүхийн эрс шинжилтийг бол маш хурдтай их хэрэгтэй. Дээр нь ерөнхийлөгчөөс одоо өргөн барьсан хуулиудыг тий хуулиудыг бүгдийг одоо яаралтай баталсан гэж оруулаад ард түмний одоо хяналтыг бас эндээ тогтоох ийм одоо маш чухал байгаа. Энэ асуудлыг л одоо яаралтай хэрэгтэй. Одоо тухайн газар нутагт бас томоохон компаниуд ажил үйлчилгээ эрхлэхээр тухайн орон нутгийн иргэдэд бас эргээр зарим нөлөөлөх тал байна л да. Ажилтай болдог, тэрийг хангах ажил орлоготой болдог. Тэрнтэй адилхан дарханд одоо бол төмөргөрөө голгодог ч юм уу. Дархын төмөргөө өдрөгээд том том одоо компанид ажиллаж байгаад энэ эднээс нэргээд ард түмний амьдралд одоо нөлөөлж байгаа зүйл байна уу? Тэнд одоо мэдээж ажлын байр тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа. Нэмэгдэж байна уу? Ашиг орлого нэмэгдэж байна уу хүмүүс? Тий. Манай дархны хувьд бол төмөрлөгийн үйлдвэр маань одоо үндсэндээ анх байгууллагатай нөгөө хаягл төмрийг одоо боловсруулна гэж байгуулагдсан. Хөдөр боловсруулах ямар ч технологи нөхцөл байхгүй. Одоо бол хөдрөө бол төмөртэй ордоосоо бол түүхийгээр нь гаргаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол баяжуулахад бол тэр чинь баг 70 хүртэл хувийн одоо баяжилт хийгээд явчих бүрэн боломжтой гэж байна. Тэгэх юм бол одоо одоогийн гаргаж байгаа $50, $100 гаргаж байгаа нь бол $250 болох юм бүрэн боломжтой гэж байгаа. Дээр нь энэнийг дагаад бид чинь тэр хөдөр хайлуулах тэр 100 домын 100-ыг бол төмөрийн үйлдвэрийн одоо хөдөлгөөнүүд гаргаад ингээд засгийн газар тавиад холбогдох юм газрууд тавиад шийдэгдэхгүй байх гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол бид хүн засгийн газар маань өөрөө дөрвтэй хөрөнгө оруулалт хийгээд шаардлагатай бол одоо энэ хуулийн дагуу гадаадын хөрөнгө оруулалтыг оруулаад боловсруулах үйлдвэрүүдийг бол яалтаа барих хэрэгтэй байхгүй. Тэгжээж бид хүн маань биднээсээ хөрөнгө оруулалт сайжирна, Монгол орнд орчих ашиг орлого нэмэгдэн дээр нь ажлын байр нэмэгдэх байхгүй. Тэрнээс ч одоо байгаа хөдрөө зөөж гаргаад эдэн өмнө тэр харуул манай одоо тийм л юмд одоо ажлын байр шинээр бий болж байгаа. Гэтэл энийг баяжуулах үйлдвэр хийгээд ингээ явах юм бол хайлуулах үйлдвэр хийгээд ингээ явах юм бол маш их одоо ажлын байр нэмэгдэх нь. Өдөртөө инженерүүдийн гарсан тооцоогоор бол 8,000 гаруй ажлын байр бий болно гэсэн ийм тооцоо тавьд юм билээ. Тэгэхээр бол дарханд бол нэлээ одоо мэдгэцгүүт юм ажлын байр нэмэгдэж байгаа үйл явдал болсон гэж байгаа байхгүй. Одоо ингээд газрын баялаг нэрэлэр одоо бас чинь одоо өмнө гоо аймгийн ард ирэг бол одоо орог малан бэлчгэлчээг боллоо. Хүн ам нь амьдрах газаргүй уухсгүй боллоо гэж яриад байна л да. Энэ одоо энэ зогсоо зайгүй одоо энэ ямар ч хяналтгүй энэ байдлаас одоо гарах боломж ер нь тийм л асуудал болж байгаа юм л. Ерөөсөө зүгээр сайн шилэл гандуулга ярьлаа л. Төмөртэй орд ба штэ. Одоо тэр зөөж байгаа хэсэг ч гэсэн улсын эсрэг өрөнгөөр хайгуул хийсэн орд штэ. Ашигт малмын тухай хуулинд бол улсын эсрэг өрөнгөөр хайгуул хийсэн байвал тэгээ стратегийн одод хамарцсан. Юу яана? Тэр эзэмшлийн хувь хэмжээг тогтооно гэж байгаа. Тэгэл одоо энэ стратегийн 15 ордын тэр эзэмшлийн хувь хэмжээг тогтоогооч гэдэг юм айгууд тогтоох нь одоо засгийн газар улсын их хурлын өргөн барьна гэж заасан. Хэсэгэн улсын их хурлын гишүүд өргөн барьтлаар залуу буй моб хийлээ тийм бол. Тэгээд өргөн бариач гэж 4 жил одоо нэглээ шүү дээ. Тэгэл байхгүй. Тэгээд 5-7 университийг бас өдөр шөнөгүй зөөж. Тэгээ энэ дээр нэг юм асуудал байгаа байхгүй. Яхаараа тэгээд
боловсруулаагүй. Хагас боловсруулах угаах бас шорооморог нунгаачгаад дэлхийн нэг одоо анхан шатны боловсруулалтын төвшөнд очиж байгаа байхгүй. Тэрний үнэ л дэлхийн зах зээл дээр ойлгомжтой байдаг. Тэрнээс доошх шороотой одоо жишээл ерөөсөө боловсруулалтыг угааж ураагүй. Тэгэл дэлхийн зах зээлийн ханжнаас 2 дахин 3 дахин хямдхан нэр гаргадаг. За тэгээд одоо сургын сонсоод байхад үнэн худлааг нь мэдэхгүй 2 гэрээтэй байдаг. Тодорхой орлогын одоо тодорхой хувийн ингээд зүгээр хуваагаад авчдаг гэл. Тэгэл энэ л асуудал байх шиг байна. За ер нь бол байгаль орчинтой холбоотой асуудал дээр би энэ ямар алга болчих вэ шүү дээ. Тэгээд урд хөршийн том зах зээл байна. 3 дахь хөршийн зах зээл гэл байж байна. Гадаад орн байж байна. Тэгэхэд л одоо яарал дэд үтсээ тавиагүй гэж, замаа тавиагүй гэж шүү дээ. Ялтай авцам тавиагүй гэж ингээл зарим сайд нь хордог, зарим нь бол нээдэг. Гэхдээ энэ цаана тийм тэгэхээр энэ чинь одоо нийлцэл асуудал байхгүй. Энийг бол одоо өөрөөр мөнгөний төлөөнөөс их орноос урвсан л гэж хэлэхээс өөр аргагүй болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр нэг ийм асуудал байна. Тэгээд хуулийн хэрэгжилт гэдэг хамгийн том үзүүлэлт байдаг ерөөс аль ч орнд. Тэгээд манай орны тухайд бол ерөөс хуулийн хэрэгжилт хангалтгүй гэж бүх судалгаа гаргадаг. Дандаа л гадаахны гаргасан судалгаагаар нэг юм хоёр тал яваад байгаа байхгүй. Тэгээд энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй гэдэг юм дээр тэгвэл дээрээ судлаа олохгүй доороо хөдлөө олохгүй гэдэг асуудал. Жишээлбэл хэрэг би одоо шилэн маань дараа ерөнхий сайд ингээд байсан бол зориг сайдыг бол огцруулах байсан л да. Тэр уран сайдыг гурвангийн огцруулах байсан л да. Улсын их хурлын 57 дугаар тогтоом нь ойлгомжтой байгаа шүү дээ. Анхны хөрөнгө оруулалтаар нөхцөлний дараа Монголын эзэмшлийн хэмжээг 50-аас доошгүй хувьд хүргэнэ гэж. Дараа гэдгийг чинь бол дараа л гэж ойлгоно тийм. Тэгтэл 1 тонн зэсийн үн $4320 байхдаа 4.7 жилд орон шигтлээс хойш анхны хөрөнгө оруулалтаар нөхөн. За өнөөдөр шиг $8,000 байхдаа 2.5 жил хөрөгтэйгүйтэй хугацаанд нөхөн. Тэгтэл 30 жилээр байгуулчаа дараа л гэсэн шүү дээ. Дараа гэж 30 жил гэж ойлгосон шүү дээ. Ингээл юм дий. Энэ ч нь болохгүй шүү дээ. Энэ дээр бол өөрөө л одоо хардас сэтгэхээс өөр аргагүй ийм асуудал байдаг. Тэгээд нөгөө талаас тэгээд энэ уг нь бол биднүүд бол одоо иргэн төвтэй улс орныг байгуулъя гэж ингэж тийм ээ ардс нийгмийг байгуулъя гэсэн. Тэгээд төрийн хуулийн дээр энэ намын одоо бүтцийн шийдвэр, бүлгийн шийдвэрч гэдэг юм уу? Эсвэл удирдлагын шийдвэрч гэдэг юм уу? Энийг харж гараад тийм энэ зарчгал ерөөсөө болохоо гэж байгаа. Ерөөсөө илт одоо юу гэдэг нь ёс зүйн асуудал гаргасан, илт хуульч ирсэн байв шууд л огцруулдаг юм асуудал руу орохгүй л намаараа олонгороо аваад одоо шүү тий. Тэгэхээр чин тэгээд энэ дээр ч нэг ийм залт байгаа л манай үндсэн хуулийн байгаа, улсын хурлын тухай хуулийн байгаа. Улс орны эрх ашигын асуудал дээр улсын хурлын гишүүн хүм намын шийдвэрийг хүлээж авахгүй гэж болно гэдэг хэрэгтэй байна. Тэгээд тийм байхад л ерөөсөө тэгэл намын шийдвэр гарчих юм бол удирдах зөвлөгөө чинь хөлгийн шийдвэр гарчих юм бол гараа өргөл ингээд одоо ингээд сууж идэг. Тэгээ энэ асуудал өөрөө бол асрагтын хүнд байдалд хийжлээ шүү дээ. Тэгээд ер нь бол шүүхийн шинжил сайн явагдаж байгаа. Өмнө ингээд баахан бөөргөө хуулиуд дандаа байгууллага хууль байсан. Одоо бол яг хуульчийн эрх зүйн байдлын тухай, эрх зүй ёс зүйн, яг шүүгчийн эрх зүйн байдлын тухай. Тэгээд одоо жишээлбэл энгийн бизнесийн аж ахуйн одоо харилцаан дээр маргаан гарах бие нэг охирох юм бол бас эвлэрүүлэн жуулж болох тухай гэдэг яг бас ийм эрх зүйн шинтгэл бол хийгдлээ. Саяны одоо улсын хурлын чуулганаар батлаа дуусглаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө энэ хуулийн хэрэгжилт гэдэг нь маш чухал. Одоо хуулийн хэрэгжил хангалтгүй байгаа гэдэг үзүүлэлттэй бол хүн зуртал нь яг адилхан тийм үзүүлэлттэй. Ажлын индекс бас өндөр байгаа. Тэр нь бас тийм ядуур л ажилгүйд бас яг түрүүтэй адилхан байгаа. Тийм учраас энэ ерөөсөө ардс нийгэмд бол хинч байсан хуулийн дорд байна шүү гэж. Тусмаа эрх зүйн төр гэдэг асуудал бол ерөөсөө төрөл ажиллаж байгаа. Хин нэгэн бол хуулиас гадуур гიშгэл юм бол огцордог эсвэл алан тушаалан солигддог. Бүр ностой юм хийчих юм бол төрийн албанд ажиллуулахгүй болгоод хайчдаг ийм л асуудал байна. Тэгэхэд энийгээр л ингэж явахгүй болохгүй. Зүгээр энгийн иргэн хүн бол яг одоо гэмтэр хийчихээгүй, гэм хийгээгүй байх юм бол ерөөсөө одоо баялаг бүтээх салбарт ажиллаж байгаа энгийн иргэн бол хамгийн сайхан одоо ажиллаж амьдрах хүндрэлгүй нийгэмд эрүүл орчинд
аюулгүй орчинд амьдрах юм л боломжтой ийм л байх хэрэгтэй л тэгтэл буруугаар ойлгоод байна. Өөрөөр сүүлдээ нам гэдэг чинь бол хуульж ирсэн хүний хамгаалдаг газар болж байна шүү дээ. Тэгээ энэ бол маш их тийм хортой асуудал байх. Ер нь бол одоо зөндөөл асуудал ярьдаг шүү дээ. Одоо юу гэдэг банкны хөрөнгө идчихлэг тэгэл банк дампууруулчлаа тэгэл яваа зүгээр тэгэл ингэж байж яадаг тий. За сүүлдээ одоо энэ нэг улсын төсвийн хөрөнгө оруулалт чинь асрах нэмэгч чинь энэ жилхэд 2.5 их найд байгаа. Тэгэхэд одоо замын салбар гэхэд хэдэн одоо 100 тэрбум байгаа шүү дээ. Эсвэл ашиглал цэцэрлэг гроцоос зөнтэй баг. Тэгээ энэ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа юм. Айгүй тийм чанар мотой хийдэг, дундаас нь жовчуулдаг. За одоо сонгуулийн аваад ичдэг тийм. Тэгэхээр энэ асуудлыг л ерөөсөө зэгслэхгүй болохгүй байгаа. Тэгээ үнэхээр би бол Монгол улсын ерөнхийлөгч бол энэ чиглэлд бол дөрвтэй алхам хийх нэ гэдэг л ийм байр суурьтай байгаа. Энэ хуулийг хэрэгжүүлдэг болно гэдэг бол асар том соёл, асар чухал асуудал. Тийм. Энэ дээр бол одоо шилжүүлэл тань Ардсан намын тухайд бол ер нь ил тод байдаг. Ер нь одоо чи хуульч ирсэн бол болиол гэж хинч гэсэн бие биендээ хэлчихдэг л ийм л байр суурьтай байдаг шүү дээ. Ийм асуудал олон жил ирэх барина гэдэг бол ерөөсөө эрх баригч бол одоо сайн л байх хэрэгтэй. Эрх баригч намд ажиллаж байгаа хүн бол ерөөсөө яажсэн ч хамаахгүй тийм. Жишээлбэл одоо намайг алахгүй алж чадахгүй яах ч үгээл ингээл хууль зүйн дотоод иргэн сайд ингээл ярьж яхад бол бусад иргэн чи яаж амтрах гэдэг чи ёс асуудал чи. Одоо жишээлбэл тэр Японд Фукушимагийн атомын цахилгаан станц дэлбэрэлийн болсон. Тэгээд байгаль орчны сайд тийшээ баахан хэвлэл мэдээлэлтэй явчихад замдаа нэг өдийн цай уугаад тэгтээ чинь одоо хорн алтчих гэж ингэж одоо бид яг гадар усч ирсэн хувцас гэж унгаад тийм чинь аюултай газар явчаад ирлээ гэж хийж тэрийг хэвлэл мэдээлэл авцсан байсан. Тэгэл 3 хоногийн дараа за би огцрыг л өргөлөө. Би юу яаж яах гэхээр ард өмнөө тий ингээд ийм байдалсан байхад очиод би чинь төрийн төвшөө би ард өмнөө сонгоцсон шүү дээ. Ийм одоо хэдийгээр би алиа нэртэй л хөрөлдөө тэр тэгэл алиасан ч гэсэн болохгүй маа за би огцрыг ялах гэж байгаа. Тэгээ ийм байдалтай байхгүй бол ерөөсөө эрх зүйн төр гэдэг тэгээд засаг хэргийн одоо жишээлбэл ийм л асуудал шүү дээ. Монгол улсын улсын хурлын өмнө үндсэн хуулиудад бусад хуулийн биелэлтийг цорын ганц хариуцах нь ерөнхий сайд. Тэгэхэд жишээл орон даяар за дэлхийд даяар 57 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлсэн гэж гадны хөрөнгө оруулагчтай зарлаад зогсож байгаа. Тэгэхээр энэ асуудал чинь бол ерөөсөө болохгүй байна гэдэг. Би одоо юу гэдэг хин нэгэн хүн одоо дараа нам манай нам гэдэг байхгүй. Гэхдээ болцсон бодит байдал өнөөдөрт ийм байхгүй. Тэгэхээр энэ хууль гэдэг юмд л захирагдахгүй ерөөсөө энэ нэг юм чинь бол одоо яг энэ ард түмэн одоо яг энэ хариуцлагатай мөчтөр хичээдэг шүү дээ. 12 сонгуул ирээд одоо тэр 5 толгой Монголын одоо газар широоны баялаг бол Монголын ард түмний баялаг байна гэсэн. Тэгээд одоо 20% ард түмэн эзэмшээд 20% 4-5 гэр бүл эзэмшиж шүү дээ. Энийг эргэж ард түмэн өөрсдөө мэдээлэл авах боломжтой энэ сонгуулиар л өөрсдөө. Тэгэхээр энийг зөв бодлоор нь хуулийн дагуу улсын хурлын 27 дугаар тогтоолын дагуу явуулж чадах тийм одоо хэн нэгнээс хамааралгүй их орончч гэдэг юм хуульч одоо юу гэдэг хуулийг дээлж ажиллах тийм нотлогдсон тийм боломжтой хүмүүсэл гаргахгүй нь чинь буруу тийш явчих гэдэг шүү дээ. За ингээд нэвтрүүлгийн маань цаг дуусч байна. Солоос сорж ирсэн учраас миний бас асууж амжаагүй үлдсэн зүйл бол гандлах явдас үзэгчтэй хамдаа дархан шуудаа хамдаа бас хэлхүүгээ хэлээчээ гэж урьж. За нэвтрүүлэг өөрөө оролцсон бас өөрчөө маш их баярлалаа. Тэгээд Дархан аймгийн Ардсан нам Ардсан өвчний холбоо бид бүхэн болоос Дархан хотын гад иргэдийн төлөө эрүүл аюулгүй орчинд амьдрахын төлөө Монгол улсынхаа одоо хууль ёс шударгаас тогтоохын төлөө бол одоо мэдээж ажиллана. Бид бүхэн болоос төлөвлөсөн одоо хөгжүүлэхээр төлөвлөсөн одоо хөгжлийн зохиц хөтөлбөртэй явж байгаа гэдэг одоо хэл хэрэгтэй юм да. За баярлалаа. Заагаан гишүүнээр төсвөлийн нэг бүлгээр. За ер нь бол баярлалаа. Энэ стратегийн ач холбогдлын салбар гэдэг бол шууд үндэсний аюулгүй байдалтай холбоотой ийм хууль байгаа. Тэгээд би бас улс оронд бол үндэсний аюулгүй байдал гэдэг бол маш чухал. Ер нь мөнгнөөс үнэтэй бас улс оронд ч хүнд ч бас одоо хэд хэдэн зүйл байдаг. Энэ бол нийт бас орон эрх ашиг дээдлэх асуудал. Тэгээд энэ хуулийн төслийг санаачлаад эдгээр удсан ч гэсэн журмын нөхдийн хамт батлуулж ангийнхаа нөхдүүдийн хамт батлуулж чадсандаа талархаж байна л гэж хэлэх байна. За баярлалаа. Ингээд өнөөдөр бас та бүхэн бидний ярилцлагыг сонссон баг. Өнөөдөр бас та бүхний доор мессежээр том төсөлд үндэсний компани давуу ирэхээр оролцох ажил үйлчлэгээ нийлүүлэх нь зөв буруу гэсэн ингээд манай үзэгчдийн маань 90% нь бас дэмжиж үнэхээр одоо бас
хинж бодсон энийг бол дэмжих асуудал байх л да тийм ээ. За ингээ өнөөдөр бас бид нар бас нэлээд онц чухал асуудлаар бас ярилцлаа. Ингээд нэвтрүүлэгт маань Монгол Улсын их хурлын гишүүн Даваажийн гаавыг үндэсний зөвлөх хорооны гишүүн Дархан уулын аймгийн алсын хүчний зохицуулагч Гонгорын ган тулганаар оролцлоо. Ингээд өнөөдөр бидэнтэй хамт байж Монголын шинжлэлийн шууд нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн үзэгч та бүхэнд баярлалаа. Ингээд эх 7 хоногийн энэ цагтаа эргээд уулзъя. Баяртай үзэгчд.